Өнөөдрийн миний уншсан ном булангийн зочноор генетикч, судлаач, туяагч минь оролцож байна. Гэт туяагч битээр туяагчийн гаргасан гэр бүлийн түүхийн хөтөч хэмээх номын талаар ярилцахад бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө хоёлаа таны бичсэн номынхаа талаар та танилцуулаач. Энэ юун тухай ном бэ? Тэгэхээр номын нэрмэн ч гэсэн өөрөө нэг мэдээлэл өгч байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр гэр бүлийн түүхийн хөтөч. Тэгэхээр хөтөч гэдэг үг бол үндсэндээ альва нэг юмыг одоо дагуулж замын зааж явсаар хагаад тэгээд бид нэг зорилгот хүрэх ёстой. Тэгэхээр бидний энэ номны зорилго бол ерөөсөө хүн болгон өөрийнхөө л одоо тэр амьдралын одоо тэр түүхийг энэ номонд буулгаж тэгээд энийгээ цааш нь одоо өөрийнхөө гэр бүлийн Омог аймгийн овгийнхоо ургийн бичгийг одоо гаргахад мэдээ материал бэлдэж ерөнхий нэг ургийн бичгийг гаргацсан тийм байхад зорилготой ном байгаа юм. Энэ номыг одоо энэ бүтээл хийхийг одоо хизээ танд ийм санаа сэтэл төрөв. Энэ талаараа яриач. Зүгээр миний хувьд болохоор яг мэргэжил маань болохоор биологч. Тэгээд тэрэн дундаа удамшил судлалын одоо шинжилгээ ухаанд бас олон жил ажиллалаа. Нэг үрлэгт би өөрөө генетикч хүн л дээ. Тэр дундаа бүр нөгөө одоо молекул генетикийн одоо нэлээд олон бас ажлуудыг хийж ирсэн. Тэгэхээр нөгөө одоо эсийн төвшин тэрэн дундаа нөгөө удамшлын материал ДНХ-гийн төвшөнд болохоор одоо амьтад хүний одоо тэр удамшлын материал бол ерөөсөө бараг төстэй байд юм л да. Одоо энэ дэлхий дээр байж байгаа амьтан бол ерөөсөө бүгд ДНХ тийм ээ тэр кодлогдсон мэдээллийг өөрөөсөө өөр удамдаа дамжуулж тухайн бодгол тэр өөрийнхөө шин тэмдгийг одоо хадгалж ингэж үеэс үйж явдаг. Тэгээ эволюцийн явцад энэ нь бол сайжраад за тэрэн дунд арчигдах нь ингээд одоо хаягдаад явдаг. Тэр байгалийн одоо тэр шалгарлын процессээр өнөөг хүртэл одоо энэ амьдарч байгаа энэ олон биологийн олон янз байдал ч юм бол үндсэндээ л одоо генетикийн хуулиар байгалийн шалгарлаар үлдчихэж байгаа л гэж ойлгож бид нар болно. Тэгээд генетикч хүний хувьд бол ер нь бол манай Монгол улс тийм ээ цөөхөн хүн амтай. За тэгээд бид нар зөвхөн дэлхийн хүн амтай Монголын хүн амыг харьцуулбал маш цөөхөн. За тэгээд ер нь бол 1921 оноос одоо ардын хувьсгал ялхаас өмнө бол Монгол улс бол 500 мянган одоо хүн амтай энэ одоо уудам нутаг дэвсэрт үлдсэн байна. Тэгээд үндсэндээ бас хувьсгалын ололт амжилт бол их байсан байгаа. Яг одоо судлаач хүний хувьд харахаар за ер нь бол эрүүлж хөдөлгөөн их явагдсан. За тэгээд нөгөө жалгаа дагаад л одоо нутаг орондоо л ингэж голдуу суурин гэхээс илүү тогтмол одоо нэг газраа л амьдардаг байсан. Энэ ард түмэн маань бас нэг боловсролын зам хөөгөө тэгээд ингээ бас нэг жоохон юм хөдөлгөөн шилжилтүүд бас болж ирсэн. Нийлүүлэхэд тийм шүү дээ. Нэвтэрч явах тийм хандлагатай болж тийм үү. Тэгэхээр үндсэндээ бол өнөөдөр Монгол улс ингээд 3 сая гаруй хүн амтай болцсон байна гэдэг чинь бол одоо 21 оноос хойш харьцуулах юм бол харьцангуй бас өсөлт байна. Гэхдээ бид нар цаашдаа ч гэсэн одоо тэр хүний одоо нийгэмд бол мэдээж хэрэг хүн бол нөгөө эрхчлөө тэр юугаа арчлаа барилгуул явах. Тэгтэл Монгол одоо дээр үеэсээ тэр өөрийнхөө удам судрыг аюух нандинаж хадгалж явдаг гэсэн баг. Нэг өөрөлдөхөд манай одоо ардын одоо тэр уламжлал бол ерөөсөө маш шинэ ухааны үндэстэй. Тэгээ би өөр гайхчихдаг байхгүй ингээд одоо ярьж идэх штэ. Нөгөө тэднийх нэг нутаг нуруу жоохон муутай айл одоо хэдийгээр тэр айл нь баян байж болно. Эсвэл одоо нутгаараа гэрж тийм эсвэл амар өндөр зэрэг хэрэгмтэй байж болно. Тэгтэл за тэднийх жоохон нутаг нуруу л муутай айл байгаа. Тэгэхээр тэднийхээс холхоо яваараа гэж өөр хөвгөлтэй цагтагч гэдэг юм. Эсвэл за нэг ядахтаа нэг 7 үеийн дараа л одоо тэр ах トゥ угийн холбоо тасардаг. Тэрнээс цааш бол хоорондоо тэр 7 үеэс хойшоо бол тэр хоорондоо одоо сууж генетикийн холбоо тийм гэрүүл болоход бол харцангуй дургуцдгүй тийм байсан байгаа байхгүй.
Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр яг нөгөө юугаараа ботхоор шинжлэх ухааны үндслийн утгаар ерөөсөл одоо шилбэл нэг үндгийн эсийн ихэр байлаа ихт чинь л одоо яг 100% бас ижлэх юм байдаг л гэж байгаа байхгүй. Нэг үндгийн эсийн ихэр гэдэг чинь нэг одоо үр тогтсон үндгийн эс чинь л 2 хуваагдал яг ижлэхэн шахвал 2 хүн бий болж байгаа шүү дээ. Тэгт чинь л яг 100%-аар яг ижлэхэн байдаг л гэж байгаа байхгүй. 99.1 хэд гэж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр төрсөн ах トゥ нарын хүүхдүүд бол ингээл нөгөө нэг 2-2 тал хуваагаал яваад байгаа юм л та. Тий. Яваад ингээл одоо төстөө одоо тэр яг генетикийн хувьд нөгөө нэг хүн чинь өөрөө 46 хормосонтой. Үндсэндээ бол 23 хос хормосон гэсэн үг тий. Тэгэхээр тэр 23 хос хормосонд агуулгадж байгаа тэр олон удамшлын мэдээлэлүүд чинь ах トゥ хоёрт бол ер нь яг маш адилхан байна шүү. Тэгээд үеэлүүдийн хооронд бол тэр одоо юу гэдгийг тэр мэдээлэл чинь дахиад 2 дахин багасна гэсэн үг тий. Өөр одоо нэг цус орж ирэх нь шүү дээ. Ээж аваасаа удамшлын мэдээллийг 50% аваад 100% одоо цогцолдог гэж үзэж байгаа тохиолдол тийм ээ шинжлэх ухаан бол тэгж үздэг. Тэр тохиолдолд бол яах нь 50-50-аар сармагцаар байгаа сүлдээ 7 үеийн дараа бол үндсэндээ тэр төстэй байдлууд л одоо их сармагдсан гэсэн үг. Нэг өөрөлдөд энэ дээр зүгээр ингээ яриагаар ярих юм бол хүнд угаасаа тэр одоо нөгөө одоо рецессив буюу одоо тэр илэрх магадлал байх юм бол хүнд өөрт нь одоо өвлийн аюул тарихаар маш олон генүүд байдаг байхгүй. Тэгэхээр тэр юуны удамшлын мэдээлэл нь төстэй авах тусмал яах нь тэднэр нь илэрх магадлал ихтэй. Тэр утгаараа нөгөө удамшлын өвчнүүд чинь ялангуяа тэр цусаа ортох тохиолдолд илрээд байгаа чинь тийм учиртай. Тэгэхээр энэ утгаараа нөгөө нэг манайхан монголчууд бол ерөөсөө энэ удам судраа их сайн мэдэж ах トゥ угээ мэдэж за хичнээн 3 4 5 үеийн цаатал. За одоо бол бид нар чинь бол орчин үед бол дээшээгээ 4 үе хэлээч танаа одоо үг дэц чи хаагаар байсан ямар хүн байсан гэхэд бас мэддэг хүн ерөнхийдөө ховорхон болоо тийм бараг л ерөнхийдөө одоо бидний үе бол нэг дээшээ нэг 3 үеэл 3 үеийн намтраа тийм ер нь бол нийтлэгдэл тийм болчиход байна тийм одоо чи жишээл хэдэн настай вэ? Би бол одоо 30 настай. За чи 30 таг хүн л одоо дээшээгээ 3 үе хэр чин бас л харамсалтай л байна тийм ер нь бол танаа аав ээж чинь хэрвээ энэ ядахтаа ургийнхаа бичгийг гаргахыг оролдсон бол чи тэрнээс дээшээ явах болцоотой байсан байж магадгүй. Эсвэл танаа өвөө эмээ чинь одоо жишээлбэл ургийн бичгийг гаргацсан байсан бол магадгүй чи дээшээгээ 4 5 үе тийм ээ. Тэгээ чиний хүүхдүүдийн гэхэр чинь чиний одоо жишээлбэл ач зээнэр бол ядахтаа дээшээ 7 үе юм идэх юм боломжууд бас байгаа байхгүй. Гэхдээ бид нэр одоо бол оройтойг л гэж би бодож байна. Юмд бас хит оройтцсан энэ төр гэсэн тийм байж тийм. Тэгэхээр одооноос бид нэр ингээд одоо ургийн бичгээл зөв хөвшлөлтэй уламжлуулж энийг өв уламжлуулж явах юм бол цаашдаа бол энэ бол маш сайхан түүхийн хувьд ч хүн ам зүйн хувьд ирүүлчих тийм үү тэр нөхцөл бол маш олон ач холбогдолтой байгаа ерөөсөн. Номоо нөгөө хэр удаан хугацаанд бичигдэв мэдээж судлаач хийж явахдаа тохирхондоо боловсруулаад тийм ээ. За ийм ном байх хэрэгтэй юм байна. Энэ бол хэрэгцээтэй юм байна гэдэг. Тийм санаа одоо хизэнээс бүрэлдээд тэгээд хэдэн жил үргэлжлээд өнөөдөр ингээ хэвлэлтэнд гарваа. Энэ бол урт замд болсон байх хэрэгтэй тийм ээ. Судлаач юм. Тийм. Тэгэж одоо 1984-өөс 89 онд Унгар улсын Сэгэдийн их сургууль гэж байдаг. Тэнд одоо биологийн ялангуяа молекул биологийн ангинд 5 жил сурсан. Тийм бидний үед ч одоо тэр үед чинь их сургууль 5 жил голдуу байдаг л шүү дээ. Зарим 6 жил энэ төр байдаг л. Тэгэд 4-р курс, 3-р курсээс эхлээд манад генетик хичээл орсон. Тэгэхэд нэг удамшлын өвчнүүд үзээд эхэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь тэр Английн хатан хаан Элизабет гэдэг тийм ээ. Хатан хааны тий одоо ч байгаа тэрний бүр өмнөх Элизабет хідэн чинь бүр ихнийхэн тэр Элизабет агуу тий Элизабет гэдэг шүү дээ. Тэр одоо бараг 1600 оны үеэс эхэлсэн мандалтын үеийн л уншдаг даа. За тэгээд тэр хатан хаан өөрөө цусны ялтсан эсийн тийм юутай өмсөн байхгүй юу? Өвчтөй хүн. Тэр нь удамшлын өвчин. Тэгэхээр тэр цусны эс нь тийм бөөрөн хивш ийм ялтсан хэлбэртэй болдог. Тэгэхээр одоо ялангуяа эмэгтэй хүүхдэн зүгээр
эрэгтэй хүн чинь нөгөө Y хромосом, X хромосом бүрдэлтэй учраас нөгөө X хромосом дагсан удамшлаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүүхдэд нөгөө шууд илэрдэг. Хэрвээ X хромосом ээжээс л ааваас л ээжээс авсан X хромосом нь өвчтөө энэ өвчний генийг тээжл ах юм бол эрэгтэй хүүхдэд яг нь шууд илэрчих нь шүү дээ. Эмэгтэй хүүхд болохоор за ээжээсээ ч юм уу ааваасаа ч юм уу X хромосом өвчтөө илэхэд нөгөө эцэг их нь эрүүл ах юм бол тэгээ нөгөө 2X чинь бие биенээ бас нэг дэмжиж илэрдэггүй. Тэгээ эмэгтэй хүүхд. Тэгвэл эмэгтэй хүүхд дараагийн өрөөдөндөө ингээд нөгөөдхөө эрэгтэй хүүхдтэй үлдээдэг. Тэнгүү тэр үед чинь нөгөө нэг жинхэнэ ирчүүд бол жинхэнэ тололддог байсан байхгүй. Жинхэнэ нөгөө сайн эр хүн, сайн баатар, сайн жанжин, сайн хаан гэдэг бол эр зөрөгтэй авах хэвээр, тулалдах чадвар өндөртэй авах хэвээр, ухаантай авах хэвээр ийм том шалгууруудтай ээж тэр дээр үед. Тэгэхэд бол нөгөө дайн толдоо явахад бол тэр хаадууд, жанжингууд өөрсдөө толдоонд ордог. Тэгэхээр нөгөө шахах эрсдэлтэй тийм үе байсан. Тэнгүүт тэр Хатан хааны тэр X хормсон дээр байж байгаа тэр өвчин тэр болохоор яадаг вэхээр эрэгтэй хүн бол ерөөсөө шархах юм бол нөгөө нэг цусан тогтдгол өвч юм л да. Тийм тэгэхээр нөгөө дайн толдоонд явлаа шархавлаа хаан тэр дорол цусан тогтохгүй юм чи. Тэгэл эрэгтэйчүүд нь айгүй хөнгөж өгдөг. Тэгээ яагаад энэ ингээд ийм их дандаа эрэгтэйчүүд нь ингээд өгөхөдэй гэсэн ийм юуны дагуу ингээд дараа нь судалсан чинь тэр X хормсон тагсан удамшлын өвчтэй яаж таарсан. Тэгээд ер нь нөгөө тэр Элизабет Хатан хаан өөрөө тийм тэр генийг тээгч байсан. Тэгэнгүүт нөгөө тэр үед Европч их сонирхсан байна нөгөө хоорондоо нөгөө Европын улс орнууд чинь нөгөө хоорондоо нөгөө гүнж явуулдаг тийм гүнжээ нөгөө Оросын хаантаа суулгадаг ч юм уу эсвэл Австрийн хаан тэр Англиас гүнж авдаг ч юм уу ингээд айгүй хоорондоо суудаг байж тэр хаадууд хоорондоо хаадын гэрүүл тэгэнгүүт Европт яар тарсан байхгүй юу. Тэгээ тэр утгаараа энэ өвчнийг тэр нөгөө бараг тэр юугаараа нэрлэдэг юм. Тэгээ тэрийг үзэж яхад яагаад ч энэ их чухал юм байна гэд. Тэгээ яагаад Монгол тусныг бид нар чинь цаад учрыг мэдэхгүйгээс биш монголчууд нөгөө нэг за тэднийхэн жоохон нутаг нуруутай ерөөсөө нөгөө хүмүүс нэг 20 30 хүрэл нас орш эрт хүүхдүүд нь нас ордог ч юм уу эсвэл гинт байж байгаа тэр нөгөө нас ордог. Тэгэнгүүт нөгөө монголчууд чинь тэрийг тухайн үед дайрлаач гэдэг юм хэд нөгөө эрт гинт нас орохыг чинь тэгж үздэг гэсэн баг. Эсвэл энэ хараал боллоо ч гэдэг юм уу. Эсвэл ерөөсөө эднийх их юу байна тийм ээ. Нэг л биш байна гэдгийг мэдээд тэгж яадаг аюулаас холддог гэсэн байгаа байхгүй тэр удамшлын өвчнийг. Тэгээд тэр болгоныг бодоод ер нь бол энэ ургийн бичгийг европчууд яаж хөтэлдэг юм байна? Манайхан ер нь яаж хөтэлдэг байсан бол гэсэн тэр бодол бол оюутан байх үеэс л орчихсон тий. Тэгээд яг хүний амьдрал юм чин замдаа үе чин судалгаа энэ гэж аваад нэг хэсэг бас энэ тэнд очиж сурах марах гэж явсаар хагаад одоо сая 2000 оны 5-6 он хүртэл энийг бас бодгосгийг үнийг хэсэг явсан. Тий ажил руугаа илүү анхаарсан тий судалгааны ажлуудаа хийгээд. Тэгээд ер нь ингээд хараад ахаар сүүлийн үед бол нөгөө хүн чинь нэг 40 мөч гараал ирэхээр бас нэг бодтгол юм байна л да. Тий. Тэгээд яг миний нас бол би одоо 90 онд 89 онд бол яг сургууль төгсөд ирсэн. Тэгэл 90 оноос бол нөгөө зах зээл ирсэн. Тэгээд одоо ч гэсэн би хүүхдүүдтэй бас ярих туртай нөгөө 90 он одоо үндсэндээ бол одоогийн одоо тэр нэг 40-од наснаас 55 хооронд байж байгаа хүмүүс бол энэ зах зээлийн нэгэн жилжигт бол хамгийн их одоо юу гэдэг юм бэ одоо их давааг дуулсан ус гэж боддог. Одоо шил би өөрийнхөө амьдрал дээр ингээд тэр бүх юм тийм шүү дээ. Чи ингээд 6 жил сургууль сураад тэгэл өстө онгрын тэр сургалтын системийн хүндийг хэлэхүү 6 жил хичээл үзэж үйж өстө өөрийгөө оол юм сурчаад ирлээгээл тэгэл байж итэл 90 онд нөгөө зах зээлд оронгууд нөгөө тухайн үеийн тэр шинжлэх ухааны агтамж их одоо биологийн хөрөлдөнд би ажиллаж байсан. Тэгэхэд бол тэр зүүн Европын тэгэл одоо Оросд төгссөн тэгэл Монголын хамгийн одоо тэр сайн сурдаг оюутнууд ил энэ агтамж ажилладаг байл шүү дээ. Тэгэл айгүй залуучуудтай дунд үеийн насныхан ч гэсэн айгүй их тэр судалгаа молекул биологийн судалгаанууд молекул генетикийн лаборатори бүр шинээр байгуулагдсан тэрний их сайхан тийм нэг юм дэвшингүү тийм сайхан байж байгаа л 90 он болсон чи яасан гэсэн чинь 90 оноос хойш нэг 2000 он хүртэл энэ бол үргэлжилсэн. Ерөөсөө за
ер нь жоохон хилтэй устай жоохон амиа утасны юмуд нь бол бүгд гадагш гарсан. Тэгэл нөгөө Монгол үнтэй яг нэг газар одоо ингээд аятайхан сууршаал тий. Тэгэл өөрсдөө аягүй чадахтаа тэгэл одоо тэр хөгжсөн оронд одоо хүчээ өгөөл байж байгаа манай багчууд аягүй тий. Одоо нэг зүйл амьдралын шаардлага шүү дээ. Тэр хүмүүсийн бас буруу биш. Гэтэ тэр хүмүүс 8 нөгөө илүү их зах зээлийн тэр нь Европ одоо тэр 8 яг тэгэхээр тэр ном хөөс хүмүүс ч юм бас нэг ном 8 бас их авьяасан мөн. Би үртэл тэрий чинь хийж үзэх гэж чадаагүй байхгүй. Ямар ч тэр арилжаа 8-ын хувьд бол тийм өөр юм шиг. Тэгэхээр миний хийж чадах юм бол нэг ном юм аа тэгэл судалгаа хийгээл тэгэл ингээл гэр бүлээ нэг аятайхан шиг тогтойхон шиг л ойлгочихвэл булаа гэсэн маягаар тэгэл юм аяг яа юм. Тэгэл ерөөсөө нөгөө олон сайхан шижгэнсэн залуусд нь зарим нь Японд руу тэгэл нөгөө зах зээл янгууд нөгөө баруун Европ тэгэл Америк руу ч айгүйх гарах тийм болцоо айгүйх гарч байгаа байхгүй. Тэгээ айгүй олон хүмүүс маань ингээд сурахаар, ажиллахаар явсан. Одоо бүгд ихэнх нь бол одоо гадаадд ажиллаж амьдарцгааж ийн бүр суурьшсан том лабораторийн эрхлэгч нар ч байна, төслүүдэрдээ явж байгаа хүмүүс байна. За тэгээд зарим нэг нь болохоор 8-аачин болсон. Сайхан одоо тэр судлаач нар болсон. Одоо бас хувийн аж ахуй, хувийн хвшил рүү орсон. За бас бүр нэг жинхэнэ нөгөө авьяасгүй нөхдүүд нь бас зарим нь эсвэл хүсэл эрмэлзэлтэй хүмүүс нас үлдсэн. Мэдээж хэрэгэн салбарт чинь аливаа шинжилгээ ухааны салбарт бол их хүсэл эрмэлзэлтэй байж л одоо хийж шít. Тийм. Одоогийн энэ активд ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн би бол айгүй яаж явдаг өөрөө би эдгээр одоо олон улсын байгууллагад ингээ ажиллаж байгаа ч гэсэн яг манай академийнхан бол айгүй сайхан байгаа боломжинд тааруулвал тэгэл ажиллаа хийгээл ганцхан цалингаас өөр юм олдохгүй байх гэсэн мөртлөө судалгаагаа амжуулал хийгээл явж байгаа байхгүй тий. Тэгээ тэр утгаараа бол 2005 хүртэл бол ерөнхийдөө тэр юу одоо тэр нөгөө нийгмийн төлөө юм хиймээ гэсэн бодол одоо нэг хэсэг бол хэцүү биш дээ өөрийнхөө амьдралыг төхөндөл гэсэн юмуд явсан. Тэгээд тэрнээс хойш бол нөгөө зарим нэг юмнуудыг жоохон ажиглаж ирлээ л дээ одоо 40 гараад тэрхэр хүн чинь бас нэг одоо бас хэлэх ярахаараа зэгцтэй болдог ч юм уу. Бас нэг өөрийнхөө нөгөө одоо алдаан дээр бас сурсан сургамжууд айгүйх байна. Одооний нэг миний тэгэж алдсан алдаа фихтэй тавтаасаа эсвэл одоо нэг энэ хүн шууд тэрийгээ хийжүүл болмоор юм ч гэдэг юм уу. Эсвэл нэг ийм ганцхан одоо ширүүл талах өнөдөр чухал байж болно. Гэхдээ бас давхар нөгөө нэг хариуцлагаа ухамсарлаад ганцхан гэр бүлийг гэхгүй бас нэг нийгэм рүү хандах юмнууд бас байвал зүгээр юм гэсэн тийм юмнуудыг бас хараад тий. За одоо л би одоо нэг нийгэм рүү хандсан нэг юм хийдэ. Тэр хийх юм маань юу вэ гэхээр миний чаддаг юм байх хэрэгтэй гэл. Тий хүн ер нь чаддаг юмараа л жоохон ч гэсэн хандив оруулах гэсэн. Одоо тэгэл ер нь санаа гарч ирэл. Тэгэл барьж авсан байна шүү дээ тийм үү. Тий тэгээд дахиж барьж авсан. Тэгээд дээрээс нь зүгээр амаар ингээд хилээ ярихаар одоо мэдээж хэрэг бас өвөө юм арайч болоогүй. Одоо өвөө юм мөн л дээ. Гэхдээ бүр нөгөө нэг сургаал айлддаг өвгөн юмхэн арайч нас хүрээгүй байж идэг. Тэгээ хүн ярахаар бас энэ одоо яасан сони юм бэ хөрийгөө одоо юу гэдэг байгаа. Одооны залууч чинь бас юм хүлээж авах хэцүү шүү дээ. Тэгээ юу одоо танихгүй хүмүүсэд хий. Энийг юм одоо нэг сонин мэдээж юм ярих юм ч гэдэг юм уу тийм. Тэгээ тэр утгаараа ер нь бол яг хөө нөгөө сүүлийн үеийн хүүхдүүд чинь бас нэг юм интернет орчин тэгээд аль болохоор юм нэг энгийнээр бас сонирхолтой аргаар хийх тэр бас их дэвшилтэд байна л да. Тэгээ тэр утгаараа бас нэг зүдрэхгүйгээр тэгтээ их сонирхолтойгоор тэгээд хөтлөө явчихаар тэр хүчний санаа бол тэгж гарсан. Тэгтээ нэлээ олон улсын хэмжээнд энэ улс орнууд бас ургийн бичгээ яаж одоо нэг баяжуулж явдаг юм бэ гэдгийг илүү харсан л да. Тий. Түүнээс тэд нар шинэ уламжлалтай байхгүй. Одоо шилбэл нөгөө ихэнх орнууд манай Монголоос усны баг ихэнх орнууд юу гэдэг юм бэ? Нөгөө гэр бүл одоо юу гэдэг нөгөө одоо бол бидний иргэний үнэлэхтэр чинь нөгөө овгийн нэргээл асуухаар бид нэр яддаг штэ. Одоо шилбэл хаахын нэргээл. Биш ээ. Нөгөө одоо шилбэл боржгонч гэдэг юм уу, хотгоолч гэдэг юм уу, ерөнхий нэрээр авцсан нэг одоо сүүлийн үед орж ирлээ штэ. Овгийн нэр гэхээр. Тэгээд эцгийн нэр гэхээр мэдээж хэрэг юу орж ирж байгаа байхгүй юу? Аавынхаа нэрийг. Тийм тэгээд өөрийнхөө нэрийг бичиж чинь тийм. Тэгэхээр нөгөө бусад орнууд болохоор
одоо шилбэл би харцагтай ов ингээд байх юм бол миний бүхэл манаг одоо тэр овгийн бүхэл хүмүүс эрэгтэйчүүд нь ялангуяа тэр харцагтай гэдэг нэрээ ч юм уу. Одоо шил та нар аягүй сонсож байгаа шүү дээ. Нөгөө family name гэдэг нэг бол гэр бүл одоо тэр овгийн нэрлэл юм хэлээ л дээ манай. Тий. Тэр нь ингээд бүх хүмүүсний ижлэх аваад. Тэгээд нэг одоо залуу эхнэр авах юм бол эхнэр нь нөгөө нэг тэр нөхрийнхөө тэр овгийн нэрээр ингээд явчихж шүү дээ ихэнх орнд. Тэгэхээр нөгөө харцсангоо нөгөө тэр юугаа алддаг юм байна. Нөгөө тэднийхэн гэдэг нэрээ алддаг. Би харин тэгж бодоод байдیں۔ Одоо нэг хүн ингээд хүнтээс гадаад хүн ингээд гадаадууд шүү дээ. Нэг хүнтээс гонгууд шууд нөхрийнхөө нэрээр оглоо явчихдаг. Тэр нь харин жоохон буруу биш үү? Тэр манайх ч гэсэн дээр тийм л байсан. Тийм байсан юм уу? Манайх ч одоо овгоор айгүйх явдаг гэсэн л шүү. За. Тийм. Таны номыг ингээд хүлээл ингээд харж чад нэг дээр үед би бүдэг адаг сандаг байхгүй юу? Манай эмээ эднэрт нэг амжилтын дэвтрэг гэдэг чиг та сайн мэдж байгаа тийм ээ. Нөгөө нэг ингээд тэд сарын тэд манайх тийм хөрөгч авсан гээл тийм үү? Тэмдэглэл. Тэмдэглэлтэй. Тэгэл одоо тэдэн сарын тэдэнд одоо том хүү тэр төрлөө гээл гэдэг байсан. Тэгээд энэ ямар гоё юм бэ гэж би боддог гэсэн. Тэгээд тэрийг авч үлдээгүй л дээ. Тэгээд магадгүй тэр зүйл за мөн бус гадаад орнуудын одоо яаж ураг овгоо одоо өөрийнхөө гэр бүлийн түүхийг яаж хөтэлдэг тийм үү? Энэ бүхийг ингээд судлаачийн төвшөнд ингээд базаад тийм ээ. Ингээд гаргасан болов уу гэж би бодоод байна л та. Тийм. Тэгээд манад ч бас энэ ургийн бичгийг яаж хөтлөх вэ гэдэг гой номууд их гарсан байдаг. Тэгээ нөгөө юу талаасаа түүхэн талаасаа хөтлөгч урмыг гаргасан хүмүүс байна. Тэгээд одоо бас нөгөө манайх ч нөгөө хамгийн эртний шишин байна. Тэнгэрийн шишин, бөөгийн шишин талаасаа бас гаргасан байна. Сүүлийн үеийн нөгөө нэг үгэлгээ оруулаад ингээд номнуудыг ер нь ингэж хөтлөл зүйтэй гэсэн тийм журмнууд байж байна. Тэгээ би яг өөрийнхөө бас нөгөө ургийнхаа очгийг бас нэг жоохон дэлгэрүүлчихгээд ингээ оролдохгүй юу. Тэгсэн чинь нөгөө номнууд ашиглан явах гэсэн чинь нөгөө үгэн дотроо төөрөөд одоо би чи уг нь бол мэрэгжлийн юм шүү дээ. Бас нэг ингээд нэг баримжаалаад ингээ явах хэрэгтэй. Тэгэхээр үгэн дотор төөрөөд тэгээ яг нэгдсэн нэг тийм юмд оруулах бас хэцүү. Гэхдээ одоо чинь жишээлбэл хүүхд төрлөө гэл тэгт чинь нэг хөөрхөн ном хөвшүүлээ сурцсан ба шүү дээ. Манай залуучууд нөгөө хүүхдийн төрсөн жин мингээл тэгэл би төрлөө гэд нэг хөөрхөн ном байна шүү дээ тий. Тэрэн дээр чи ингээл зургийг тавиал тэгэл нөгөө өсөлтийг харуулаад анхны төрсөн өдөр дараагийн төрсөн тий зурмуудыг авалаа. Тэр мэр тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ минь гэр бүлийн төвөгч минь ерөнхийдөө тэр нь тиймэрхүү маягаар сонирхолтой маягаар явна. Одоо нэг үрлэхэд би ингээд энэ номоо ингээд эхлэхдээ ингэж байгаа байхгүй юу нөгөө дээд үеүүдийнхаа бүх нэрийг өгчөж байгаа. Яг нь тэр нь бол хамгийн нөгөө би энэ олон номнуудыг харж байгаад энэ л ер нь хамгийн их юутай байна. Авахд арай жоохон хөнгөн юм байна гэснээр нь түүж авсан. Зарим судлаачид бас энэ номыг ургийн журам бичсэн хүмүүс одоо сэтгэл нийцгүй байж болно. Гэхдээ яг нөгөө хүн болгон мэрэгжлийн хүчраас зүгээр л өөрийнхөө хэмжээнд сонирхож энийг чи хөтлөж байгаа л эцсийн бүлэгтээ ургийн бичгээл одоо баяжуулах юм эсвэл байхгүй нэг хүн болвол энийг ургийн бичгээ гаргаж авах зорилготой байгаа шүү дээ. Бидний гол зорилго. Тэгэхээр тэрлүүл хөтлөх л ном учраас нөгөө нэг аль болохоор энгийн нэрнүүд аваад тэгээд нөгөө нагц тал авах тал гэхээр ингээд ийм дөрвөн одоо нэг өөрлөд ийм дөрвөн тал руугаа л ямар ч үс эхлээ мэдээлэл цоглуулж байгаа. Тэгэхээр эхний одоо тэр бүлэг болвол ерөөсөө би ерөөсөө юун дээр илүү анхаарах вэ гэхээр таны одоо аавын талын өвөг дээдс тий ямар хүмүүс байв, ямар хідэн хүүхэдтэй байв тий тэгээд хаагур амьдарчээ тий ямар гавьяа шагналтай хүмүүс байв. Эсвэл одоо хэрвээ одоо тэр бас улс төрийн янз бүрийн юмд өртөжсэн бол юунд яав тий гэх мэт тийм мэдээлэл үлээх төвлөрч байгаа. Тийм. Тэгэхээр залуучууд бол эрэл хийхээс өөр арга. Тий угаасаа дэше судалдаг л да. Одоо ялангуяа цагаан сараар ингээл одоо настай хүмүүстэй очиод золгоно. Магадгүй нөгөө хэдэн жилдээ уулзаагүй хүмүүс таарч магадгүй. Тэгэх юм бол номоо ингэж авч юм. Тэгэр сайхан бичээл энэ ном дээр бичээл явах хэцүүтэй байхгүй. За тэгжээтэл нөгөө наг завах талаа бас сонирхож явдаг хүн болвол бас тэрийгээ их олж авах боломжтой. Тэгээж итэл бидний үр хүүхдүүд гээд ороод ирэхээр би өөрөөсөө доош хэдэн ч үе өвчж болно. Би жишээл одоо 70 настай хүн байх юм бол магадгүй
өөрөөсөө өөрөө хөтлөөл яваад. Тийм нөгөө жичин зэргүүр одоо тэгэл нөгөө жихүү өнтер гээл бүр өөрөөсөө ишний үеэс доош явж болох байхгүй юу тий. Тийм ээ тий. Тий нөгөө Насан туршдаа л ерөнхийдөө хөтлөөл тэгээд тэрийг одоо нөгөө бурхны оронд орохдоо өвлүүлж үлдээчихэл. За миний энэ үгийг таад яг сайн хадгалаарай. Цааш нь өргөжлүүлээрэй гэх тийм ээ. тий. Энэ зүйл бол маш хэрэгтэй байгаа. Тэгээд би яг таныг түрүүн ярьж байгаад нэг юм монголчуудын нэг алдартай үг гэдэг. Нөгөө аавын бид хүнтэй танилцсан. Агтны одоо байгаад газар үзгээд. Тэгэхээр одоо өөрийнхөө аав ээжийг амин сэрүүн дээр ураг төрөл хамаатан садан тийм ээ. Тэрийг бүгдийнсээ асууж мэдээд мэдж байх хэрэгтэй гэсэн санаагаар хэлсэн байх тийм үү. Тэгээд тэр одоо сүүлийн үед штэ аав ээжийнхээ талаар ингээд хүүхдүүд юунකට асууха байцсан. Тэг 50-50 юм асуудаг тийм ээ. Та хаан төрсөн тийм үү? Та хоёр хаан танилцсан, ямар сургуульд төгссөн. Тэгээд тэрнээс цаашаа асуудаг юм уу? Эсвэл байгаль юм чи ингээд тоодг юм уу? Тийм ээ. Уулын тэгж орхитуулж болмооргүй юм шиг санагдаад байгаа юм л да. Таны бодлоор тийм тэрийг бол энэ ном дээр бол тэмдэглэж явах нь бол явах байх гэж бодож байгаа. Яг зөв. Наадах чи яг харин нөгөө миний бас энэ номыг бичих нэг шалтгаан гэхээр одоо ингээд айлын ингээд 5 хүүхдээ чинь тийм ээ. Тэгтэл одоо 5 хүүхдээс одоо өгшин ээжийнхаа ч юм уу аавынхаа ярьдаг гэсэн үгийг санаж байгаа нь 1-2 байдгийг. Илүү дотно. Тий, дотно дээрээс нь анхаарч сонсч ирсэн биз дээ. Тэр нь авч үлддэг тийм ээ. Өвөө эмээ гэж юм уу тэгээд тэр нь арай нөгөө тэр илүү дотн сонсч ирсэндээ нөгөө өвөө эмээ илүү тийм хайртай тийм ээ баг шүү дээ. Ухаантай хүүхдэн тийм байсан байна. Тий, тэгээд анхаарч сонирхдаг тий. Бусууд нь бол мэдхгүй тэгэл тус-тустай юм аавал тэгэл. Тэгэл жишээлбэл нэг нь ингээл манай өгшөөжтэй ингэж хэлдэг байж л их самдгүй. Тэ? Тэгснээр манай өгшөөжийн аав нь тийм хүн байсан гинлээ. Тэгээд өгшөөж маань одоо жишээлбэл тэр нутаг орондоо яваад нэг тийм хүнтэй уулзаад тэгээ тэр багш нь тийм хүн байсан гэлэхээр хизээ тийм ярьсан. Чи яаж мэддгийг ч гэдэг юм уу те. Гэх мэтэр яг ийм юм амар анзаараад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр юм мэдж байгаа хүмүүсийн амнаас юм ухаж авахд энэ ном бас туслана. Тийм. За тэгээд хоёул. Тэгэхээр хүний нас хязгааргүй. Би бол тэгж бодож байгаа. Мэдээж аав ээжээсээ асуун. Жишээлбэл одоо чиний насны 30 настай хүн бол аав ээж чинь бол залуухан биш үү те. Нэг 50 гараад ч юм уу 60. Магадгүй танаа өвөө эмээ чинь байж байгаа бол бүр их гоё ихгүй юу? Одоо бол ерөөсөө боломжийг ашиглах бүүн гоё. Эсвэл одоо амьдрал юм чинь магадгүй нөгөө өвөө эмээгийн чинь ах дүүнэр, эгч дүүнэр байж магадгүй шүү дээ. Эсвэл тэр хүмүүсийг амар сан таньдаг хүмүүс байгаа. Тийм ээ. Тэгээд тэр таньдаг хүмүүс нь байж байгаа гэдэг чинь тэр хүмүүс чинь дээшээгээ чамаас дэшээ 3 дахь үе чи айгүй бол бүр танаахан чинь тийм хүмүүс байсан шүү. Тэр нутаг хошуугаар нутгалдаг. Танаахаас тийм хүмүүс байгаа. Танаа эмээ чинь тэдүүлээ байсан ч гэдэг юм уу ингээд ярьдаг байхгүй юу. Тэгэхээр л энэ ном дэр нөгөө нэг яг тэр болгоныг оруулсан. Тий. За тэгээ дээрэс нь бас их гоё эн чинь хувь хүний өөрөө түүхий хөтөд юм чи. Гэр бүлийн түүх гэдгээрээ би залуу насны дурсамжтай хэсэг гэлээдгийн тэрэн дээр анх танилцж ирсэн. Тэгээл хурим найр, анхны байшин, хашаа гээл тий. Дурсамжтай болгоны. Түр магадгүй тэрийг бол хүн өөрөө тэрэн дээр. Айгуул тэгээд энийг ингээд цуглуулах юм бол нэг хүн баг өөрийнхөө одоо юу гэдэг тий номыг тийм үү намтар ном эсвэл баг тэр чинээс нэг кино зохиол юм уу тийм магадгүй нэг гоё романы сэтвэж гарч ирэх юм шүү дээ тийм ээ. Тэгээд магадгүй танаа гэрт нэг магадгүй чамд бол айгүй үнэтэй. Гэтэл магадгүй танаа гэр бүлийн мэддгүү тийм үе боломжж ирсэн байж магадгүй. Гэтэл танаа тэр бусад хүмүүст одоо овог дотор ч юм бол тэр нь айгүй үнэтэй. Одоо судар номнууд айгүй их тийм байдаг байхгүй юу. Яг бол нөгөө эргэтэйгээ дамжаад ингээд бүр магадгүй та нарын өвөд эцсийн судар бурхан тийм ээ хөөрөг дайлан тэгэл юу гэдгийг тэр тухайн гэр бүлийн тийм үнэтэй зүйл нэг айлд ээждэг байхгүй. Тэгэхээр тэрийг энэ номондоо оруулж бичин зургийг тавина. Тий. Тэгээд нөгөө энэ номоо ингээд эн чин дараагийн үедээ хүлээл гэж өгнө шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс нь нөгөө за манай тэр одоо аавын талынхны маань хамгийн үнэтэй юм тэр байжээ. Ийм одоо үг хэлэх зарчим баримтлах дуртай хүмүүс байжээ. Тий? Гэсэн мэдээллийг бол номноос л аваад явна.
Тэгэхээр нөгөө нэг заавал би сургаал айлт хэрэггүй. За хөөмөн сонс гэлтэй. Дандаа яриад хөөмөн сонс чи одоо ингээд тэр андагийн чинь герт нэг манай хөшөөж нэг бурхан байгаа шүү. Та нар очиж мөргөөрөө энэ гэл тий. Эсвэл өвөө ч юм уу бидний дээд үг байнга хэлдэг байсан тийм ээ. Өөр хүмүүстэй загтдаг байсан нэг сургаалж өгөөд. Тэр сургаалч энэ дээр биччихвэл тийм ээ. За манайхан бол ерөөсөө л ийм л хүмүүс байсан. Хизээд одоо энэ нэр төрийг уулж болохгүй гэдэг ч юм уу. Яг тэрий чи энэ дэр шилбэл гэр бүлээс нөгөө дамжиж ирсэн зарчим уламжлал энэ төргээд бүр оруулж байгаа. За тэгээд магадгүй нөгөө нэг хувь хүн лэмчин амьдралын нөгөө нэг зэрэг тушаал агсан сургууль дамжаагаа бүгд байгаа. За дээрэс нь нөгөө нэг тодорхой хэмжээгээр бас одоо эн чинь нөгөө цаашдаа бид нэр ургийн ном, ургийн одоо бичиг гэдэг чинь өөрөө нөгөө нэг генетик мод гэж гаргуулах зүгээр гэдэг байхгүй юу? Тэр нь болохоор нөгөө дагалдаж гардыг ургийн одоо тэр зургаа. Тэр нь юу авах вэ гэхээр нөгөө эрэгтэй эмэгтэй тэгэл одоо манайханд чинь жишээлбэл та нар өвөө минераас их сонссон бах нөгөө ялангуяа тэр 30-аад оноос оны үе ч юм уу эсвэл одоо тэр хувьсгалын өмнө тэр чинь нөгөө хугацаагүй цэргийн алтанд их явж исэн. Дараа нь 2 чтад айн бас тууллаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг эцэг нэгтэй их ондоотой хүмүүс нэлээ их байдаг манай Монголд. Дээрэс нь одоо юу яадаг одоо нөгөө талаасаа тий одоо их нэгтэй мөртлөө эцэг өөрч гэдэг юм уу нэг ээжээс төрсэн мөртлөө айгүй олон аавын хүүхдүүд. Тэгээ зарим тэрийг мэддэг, зарим нь мэддэггүй. Эсвэл ах トゥ нар хоорондоо би эндээ хүүхд айгүй хөргүүлдэг байсан. Тий. Эсвэл одоо нөгөө ер нь бол хүүхдээ их өргүүлэх ажил их төгөөмөл хийсэн юм лээ. Тэгэхээр тэр генетикийн модон дээр бол нөгөө нэг тэр одоо нарийн тэр ургийн одоо үнэхээр өргөж авсан тал нь байна уу? Эсвэл тэ одоо юу байна уу? Үнэхээр цосон ах トゥ төрлийн одоо ах トゥ байна уу? Үгүй юу гэдгийг бас тэмдэглэж явж болно. Өвчний тэмдэглэгээнүүд байж болно. Тэр утгаараа энэ номдоо бас нөгөө хэрвээ ийм юм өвчин туссан бол заавал одоо бас бичээрэй гэсэн хэсгийг бас үлдээсэн байгаа. Тий. Тэгээд бүх одоо тэр одоо үед чи хүмүүс айгүй одоо глобал ийм л болцсон байна. Дэлхийд даяараа хүмүүсийн амжиргааны нэг хийнэл нэг их төстэй хүмүүс их аялдаг болсон байна. Юм их үздэг болсон байна. Тэгээ тэр утгаараа нөгөө нэг гадаад аялал зууны амралт энэ гэсэн юмд бас нэлээ явнууд үлдээсэн байгаа. Тэмдэглэж тэр хүн амьдралдаа л одоо ямар л одоо тийм тэмдэглүү штэ бас өөртөө бахархаж явдаг тийм юм байна. Бүгд энэ номд нэг ямар ч байсан ингээл орсон хэсэг хэсгээрээ л орсон байгаа юм. Манай энэ болонгийн нэг онцлог байт юм л да. Тэр нь болохоор яг уншсан номынхаа гайхалтай энэ номноос юу сурваа гэдэг хэсэг байдаг. Тэгэхээр та бол номын зохиогч учраас та юу сурах вэ гэдгээс одоо энэ миний уншсан номыг одоо залуучууд ийм юм олж аваасаа гэдэг одоо дамжуулж хэлэх ямар тийм зүйлс вэ? Тэрийг та хэлвэл. Тий одоо миний хүсэж байгаа юм бол ерөөсөө залуучуудаа ханд ч тийм ээ генетик судлаач бүхний хувьд юу гэж одоо хүсэж байна? Одоо арайтаг үе шүү. Тэгээд одоо энэ ер нь бол том зорилго бол ургийн бичгээ ариучулж авах хэрэгтэй. Би бол бүр ургийн бичиг одоо Монголд байхгүй болсон гэж хэлэхгүй. Яагаад тэгэхээр манайх айгүй их түүхэн их уламжлалтай, хасар их түүхтэй ч орон, ууламжлалтай орон. Тэгэхээр бас энийг аваад үлдсэн газрууд айгүй их байна. Одоо жишээлбэл Бурайтууд байна, Казакууд байна, тий? Баруун монголчууд бас их сайхан энийг их уламжлуулж явд юм байна, тий. Тэгээд ингээд ургийн бичиг нь айл эзэний байж байгаа. Гэхдээ нөгөө сүүлийн 20 жилдээ ч юм уу 40 жилдээ гар ураагүй ургийн бичгүүд байж аж магадгүй. Тэгэхээр тэрийг баяжуулах хүмүүс бол энэ номноос явуул их гоё. Одоо жишээлбэл хаанаас мэдээллүүдэд цуглуулж болох хөлт архивын газраас ийм сайт руу ороод цуглуулж болно шүү. Үнэхээр энэ ном бол хөтлөнтэй. Тэгэхээр аргижуулах гэж байгаа хүмүүс бол энийг яаралтай эхлэх хэрэгтэй. Тий, нэгдүгээрт. Хоёрдугаарт ерөөсөө ургийн бичиг байхгүй одоо эргэн тойрноос асуу аав ээжээс манай ургийн бичиг гэж байна уу манайхны гэдэг. Яагаад гэвэл шилбэл одоо юу ятсан биш үү? Одоо яг ах トゥ нар бол хоорондоо бие бинийгаа мэдээд идэг. Ах トゥ нар хүүхдүүдээ мэдээд идэг. Одоо нэг үсэд үеэлүүд бол бие бинийгаа мэдээд идэг. Тэрнээс дараа ингээл надаас доош 2 3 дахь одоо би шил 50-аад насны өнгө гэхэд миний одоо ах トゥ нарын хүүхдүүдээ
тэрний хүүхдүүдийг хэлдэг тэр үе дээр бол эднэр бол айгүй холдох биенд уулзахгүй байж магадгүй ийм сүүл бүр тийм болж байна. Одоо сайн л ихэд нэг манай урган уулзалт болохгүй юу? Тэгээд би одоо тэр урган уулзалтын дээр маш ачаал хөдөлгөөд бүр ажилласаа худлаа ярьчлаа аваа тэгээд очсон. Тэгээд миний очсон бодлоор бол би маш олон хүмүүсийн залуучууд ирэх байх гэж бодсон юм л да. Яг тэ нөгөө одоо үед амьдарч байгаа юм чинь залуучууд хүрээлээрэл тий үе үеэрэл нийлнэ шүү дээ. Тэгсэн чинь ерөөсөө дандаа ахмадууд маань ирсэн. Тэгээ ерөөсөө миний үеийн залуучууд байхгүй. Тэрнээс доош үеийн залуучууд. Тэгэхээр л надад их жоохон хэцүү санагдсан байхгүй. Одоо бид нар ийм ургийн уулзалтан дээр танилцахгүй байж өөрийнхөө үе тэгээд тэд нар маань өнгөрөө явж байгаа. Тэгээд тэгээд мэдхгүй сэтгэлч чинь амар хэцүү нэг мэдсэн л бүр айгүй хойно хожуу хойно энэ төр мэдж байгаа юм тохиолдлууд айгүй ихсэн чинь юу гэхээр нөгөө 4 дахь үе дээр хоорондоо суудсан ч юм уу тий 3 дахь үе дээр хоорондоо суудсан тэр гарвал тэгэл болохгүй харин тийм ээ 7 үеийг давж чадахгүй бол тэр дотор суух юм бол ямар нэгэн байдлаар өөрийн хүүхдүүдэд тэр гений ямар нэг өөрчлөлт гарч нэрслэх болох юм тийм үү. Тэгэхээр нөгөө магадгүй одоо ерөөсөө өргөн бичгээ алга болгоцсон ч юм уу эсвэл байхгүй тийм хүмүүс бол одоо өнөөдрөөс эхлээл бодох хэрэгтэй. Тэгэл эрэл хаагуулаа хийгээл номоо бүрэн гүйцэд. Энэ ном ингээд бүрэн ингээд бөглөгдсөн тохиолдолд бол та айгүй том юм түүхийн баримт бичиг бүтээж байгаа гэсэн. Би бол энэний одоо тэр хамгийн сүүлийн хуудсан дээрээ би өөр та магад энэ хуудсан дээр хөтүүлэн ирсэн аваас та гэр бүлийн түүхийн одоо түүхээ бүтээлээ гэж би өөр урам өгч ингэж зориод битсэн. Яг бол би өөрөө тэрийг л хүсэж байгаа ч тийм. Нөгөө ишлэл маань байгаа л да. Номон дээр ингээд нөгөө уншиж хахад нэг нөгөө толгоороо ордог тог гэдэг нэг ишлэл байдаг шүү дээ. Тэгээд номоос одоо гайхалтай ямар өгүүлбэр байна вэ гэдэг бол таны түрүүн хэлсэн. Тэр өгүүлбэр байх нь шүү тийм ээ. Хамгийн сүүлд нь юу гэж хэлсэн юм гэлээ. Тэгээд магад та энэхүү хуудсанд хөтлүүлэн ирсэн аваас та гэр бүлийн түүхийн бүтээлээ гэж гэр бүлийн түүхээ бүтээлээ гэж хэлсэн. Тэр хамгийн сүүлийн хуудсан дээр байгаа энэ номны. За тэгээд хоёул өнөөдөр сайхан гэр бүлийн түүхийн хөтөч хэмээх намын талаар ярьслаа. Ингээд сүүлийн хормыг танд үлдээ танд хэлэх зүйл байна. Би над номносоо л юм ярьчих. Би ч одоо өөрөө бас одоо энэ дээр хамгийн гол юм бол Чингис хаан маань бол Монгол хүн болгон бол их хаанаа бол бас их шүтэж бас биширж тэр хүн бол зөвхөн одоо тэр улс төр биш одоо бас тэр уламжлал дээр бол бас их зүйлүүдийг мөрдүүлж явсан юм билээ л дээ. Тэгээд агуу тэр нэг том одоо улс төртэй холбоотой энэ төр зэсэг бас бодож юмэр энэ төрийн хүмүүс бодож юмэр гой юу хэлхээс гадна одоо яс цаашаа уламжлал үүргээсээ за энэ дээр нөгөө юм хаавна. Чингис хааныхаа үгийг буруу бол хэлж болохгүй. Тэгэхээр ингэж байгаа. Хин өөрийн гэрийн ааж байдлыг сайн зохиож чадвал тэр харьяат улсаа захирч чадна гэж байгаа. Чингис хааны за энэ тайлбарлав. Тий одоо тэгэхээр ингэж хэлээд байгаа. Энийг би бол ингэж одоо буулгасан байдал нь гэхээр бие засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэдэг чинь энэ хүний л дараагийн жоохон хөлбөр болол гэж бодож байгаа. Тэгэхээр энийг би айгүй зөв гэж бодож байгаа. Тийм ээ. Одоо би өөрөө айгүй тийм зөв хүн л байх хэрэгтэй л ахын тий. Зөв хүн байна гэдэг чинь би өөрөөсөө тий би өөрөө би заавал амар дэд боловсролтой доктор байх албагүй байхгүй. Би зүгээр л өөрийнхөө нэг тавьсан зорилготой. Тэгвэл би бас зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бас монгол хүний тэр нэг сайхан чанаруудаа бас агуулна. Одоо хин нэг хүнийг хохироохгүйгээр хин нэг хүний ярих ашигыг хүндэхгүйгээр тий муугаар нөлөөлөхгүйгээр би өөрийнхөө зорилгод хүрэх гэдэг чинь бол бидний цосон шингээж өгсөн байхгүй юу? Тэр нь болохоор нөгөө хүнд худлаа ялахгүйгээр хуурахгүйгээр тийм ээ. Тэгээд шуналдахгүйгээр зорилгоо биелүүл гэдэг нь одоо энэ тэр хүн бие хүн тэр төлөвшин гэдэг дотор бол байдаг баг. Тэгээ нинжин сэтгэлтэй тийм ээ. Тийм хүн бол үндсэндээ бол одоо хов хүнийхээ хувьд бол сайхан хүн биш үү? Тийм хүн бол гэр бүл зохиоход бол ханаа халамжлна. Үр хөвгтэй сайхан өсгөн, аав ээжийнхээ үгийг сонсно. Аав ээж хэдийгээр
нагдгүй урт өгөөд нуршаантай үг хэлсэн байж болно. Тэгэхэд тэрнээс бас нэг үгүй яа маань ээж минь надад ийм үг хэлчлээ шүү. Энийг л би ер нь бодож явах хэрэгтэй байна гэдгийг ингээд ойлгоод аваа үлдчихдэг. Тийм ээ. Тэгэнгүүт ингээд үрэх гэр ингээд сайхан тэр байгаа байдалтай айгүй гоё ад жаргалтай. Тэр өдөр тутмын тэр гоё ингээд тохиолдож байгаа ад жаргалаа хүн айгүй гоё мэдрээл тэгэл ирүүл инх ингээ амьдарч байна гэдэг чинь нийгэм маань нөгөө гэр бүлүүдээс манай нийгэм ингээд тогтох учраас улсын маань бас одоо хөгжилд бол тийм ээ гэр бүлийн оруулж байгаа хувь нэмэр би өнөөдөр өглөө амар баясгалантай сайхан ажил дээр очиод өнөө өглөө ч гэсэн одоо би ингээл тий чамтай энэ ярилцаа сууж байгаа гэж миний хувьд бол их сайхан завшаантай бас ажралтай л одоо үе байна. Тэгээд энэ маань ингээд сонсож байгаа хүмүүсээ бол бас тий хэрэгтэй нэг нь аваадгүй ерөөсөө юм тийм тэгээд нэг нь би ерөөсөө энэ дээр анхаарай ер нь өнөөдрөөс эхлээд би ерөөсөө асууж сураглая. Тэгээд энэ завшаануудыг ашиглаад бас гэр бүлийн одоо сүүлийн үед бол ургийн баярууд хийж ин чийж сая ярьлаа тийм. Тэгэхээр ургийн баяр хэрвээ хийх гэж байгаа айлууд бол ерөөсөө баяраа хийхээс өмнө ядахтаа ургийн бичгээнийг тэрэлчээд очивол аягүй зүгээр. Тэг яг ер нь бол чи бас надад тийм боломж олгож байгаа учраас энэ номны эцсийн зорилго бол ерөөсөө энэ ном бөглөгдчлөө. Тэгээд ургийн зургаа яг бичгээр л тулна л да. Ургийн зургаа зурж авах. Тэгэхээр бид нар бас уламжлаад агаад нөгөө нэг гоё муутуу цаасан дээр одоо бол нөгөө нэг хөвөн дааван цаас л гэж хэлдэг юм. Тэрэн дээрээ гоё томоор зурна. За тэгээд тэрийг зурцсан хүн бол хуйлаад нөгөө гоё баримтаглаад эсвэл нөгөө гоё хуйлаад юм юунд хийгээд эн чинь бол тухайн айлын л нууцл одоо бичиг болж байгаа байхгүй юу. Гэ одоо ургийн зураг бол олон зөвхөн тэр төр садны хүмүүс л үзэхээс хин нэгэн дуртаад ирээл манай удмын бичигээ үзүүлдэг лсэн байгаа бас их нууц хийсэн байгаа. Тэр ийм сайхан түүхээ нөгөө нэг бүтээгтэл одоо энэ номоор жоохон хувь нэмэр оруулчихвал одоо миний зорилго бол бүтлээ. Тэгээд миний хувьд бол бас нөгөө Чингис хааныхаа бас сургаалыг жоохон ч гэсэн биелүүлж байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Иргэнийхээ өргийг гүйцэтгэж. Иргэнийхээ өргийг гүйцэтгээ тий. Нэг хүнд ч гэсэн сэтлэгчүүл. Иргэнийхээ өргийг гүйцэтгэж байгаа хоёрдугаар ерөнхийдөө одоо нийгэмд тийм ээ хэрэгтэй зүйл одоо хүн болж төрсний хувьд нийгэмд ямар нэгэн хэрэгтэй зүйл бүтээх хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй л гэж бодоод байгаа юм л да. Миний одоо хүмүүсийн хувьд бол тэр зүйлээ одоо та бол амжилттай сайн одоо гүйцэтгэж үлгэр жишээ явж байгаа юм байна. Ингээд танд дараагийн ажилд бүтээлт чинь өндөр амжилт хүсье. За их баярлалаа. Тэгээд хэрвээ сонирхоод энэ номыг бас нөгөө тийм номын худалдаанууд дээр бол байгаа бах тийм. Ямар ч гэсэн номын дэлгүүрүүд нөгөө гол ном борлуулдаг интерном, азхуур номын дэлгүүрүүдээр бол зарагдана. Тэгээ бас редакцийн зөвлөл гэж байж байгаа энэ номын. Редакцийн зөвлөлөөс шууд хандаад авч болно. Тэгэх юм бол арай жоохон одоо юу гэдгийг хөнгөлтөө бас үнээр бас өөх болцоотой яж байгаа. Тэгээ ер нь бол Ахмад буурлуудаа насны баяр, хүнд итгэлийн баяр, за найз нөхөд биеийнхаа төрсөн өдөр за бүр хүүхдийн дайхны баяр ч юм. Тэр болгонд айгүй хүн нэг чухал нэг үнтэй нэг үлдэхээр тэгээд бас нэг хүнд хэрэгтэй гэсэн тийм бэлэг гэх юм бол бас тэр бэлгэнд бас сонгогдчихж болох юм биш үү гэж хэлэх юм байна тий. За ингээ ярилцсан танд баярлалаа.